санхүүгийн боловсрал гэдэг вэ гэж мандал даатгал. Сайн байцгаана уу? Модерн эдийн засгийн лекцийн 3 дугаар хэсэг буюу төгсгөлийн хэсгийг та бүгдэд хүргэж байна. Зураг дээр Монголын санхүүгийн секторын өнөөгийн байдлыг харуулсан байна. Өөрөөр хэлбэл санхүүгийн секторт байх ёстой үндсэн суурь 4 институцийг бид өмнөх хичээлээр үзсэн. За энэ маань банк, даатгал, хувийн тэтгэврийн сан, хувийн хөрөнгө оруулалтын сангийн тухай асуудал байна. Монгол улсын хувьд бол хөрөнгийн оруулалтын сан, тэтгэврийн сан огт байхгүй. За даатгалын хувьд хөгжлийн маш бага түвшинд явж байгаа. Банкны секторын хувьд ганц баг мэт ингэж байж байна. Тэгэхээр эдийн засаг хөгжихийн тулд түүний дэд бүтц болох санхүүгийн зах зээл хөгжсөн байх ёстой. Гэтэл Монгол улсын хувьд бол үндсэн 4 байвал зохих институцийн 3 нь ерөнхийдөө бараг байхгүй түвшинд байна гэж хэлж болно. За тэгэхээр би та бүхний анхаарлыг энэ графикт хандуулъя. Зураг дээр Монгол улсын санхүүгийн секторыг уулуурхан улс болох Канада, Чили, за мөн биднээс хөгжлийн хувьд төрүүлж яваа улс болох Өмнөд Солонгос, эдийн засгийн хөгжлийн жишг гэж тооцогддог Америкийн нэгдсэн улстай харьцуулж үзсэн байна. Америкийн хувьд бол хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сан, банк даатгал бол санхүүгийн секторт жигдэхэн байр суурь эзэлж байд юм байна. Мөн нөгөө улсуудын хувьд ч гэсэн тодорхой түвшинд банкны секторт багасах хандлагатай. Хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сан, даатгал нэлээд төрж гарч иж байгаа ийм байдалтай байна. Гэтэл Монгол улсын хувьд бол тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын сан огт байхгүй. Даатгал бол бараг 1% ч хүрэхгүй байдаг. Банк дээлэн хэсгийг бүрдүүлсэн ийм байдалтай байж байгаа. Эдийн засагт ямар хувь эзэлдэг юм бэ гэдгийг Чили, Америк, Монгол улсын хувьд авч үзлээ. Тэгэхэд Монгол улсын хувьд банк маань эдийн засгийн нийт хэмжээтэй харьцуулахад бараг 80% буюу ерөнхийдөө Чили, Америк руу нэхэж хөгжлийн хувьд гүйцэн маягтай явж байгаа. Гэтэл даатгал, тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын сан бол үнэхээр хангалтгүй байгаа гэдгийг та бүгд харж байна. За энэ дээр нийгэм тодруулж хэлэхэд тэтгэврийн сан болон хөрөнгө оруулалтын сангийн хувьд Монгол улсын хувьд огт байхгүй. Хууль эрх зүйн орчин огт бүрэлдээгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй байна. Дэлхийн хувьд ямар байдаг юм бэ гэхлээр даатгалын компаниуд 25 орчим, хөрөнгө оруулалтын сан 25 орчим тэрлэн доллар тус. Тэтгэврийн сан маань 30 орчим тэрлэн долларын хөрөнгийг өөртөө төвлөрүүлэн удирдах байдаг нэ. Энэ нийтдээ 80 орчим тэрлэн доллар болж манай дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнээс давж гарсан байна. Өөрөөр хэлбэл 2012 оны байдлаар дэлхийн нийт эдийн засгийн хэмжээ 70 гаруй тэрлэн доллар байсан гэж үзвэл давж гарсан байна гэдг нь харагдаж байна. Бид ерөнхийдөө Монголын санхүүгийн зах зээл, санхүүгийн дэд бүтц маань ямархуу байгааг харлаа. За тэгэхээр эдийн засгийн бодлогын үндсэн асуудлаа эргүүлээд холбож авч үзнэ. Эдийн засгийн бодлогын үндсэн асуудлуудыг ерөнхийдөө олон улсын жишээн дээр Монгол улсын хувьд дэвшүүлж байгаа байдлаас харахад үндсэндээ ийм 4 асуудлыг хүнддэг юм байна. Нэгдүгээрт улс оронд чинээлэг дундаж ангийг бий болгоно, баялагын ялгарлыг хит явуулах үгүй. Хоёрдугаарт эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүртэнэ. Харин 3 дугаарт олон толгуурт эдийн засгийг хөгжүүлнэ. За ингээд эцэст нь эрсдэлгүй, аюулгүй амьдрах орчинг эдийн засгийн суурь нэгжүүд болох өрх гэрүүдийн хувьд бий болох ёстой юм байна гэдэг ийм асуудал байна. Эхний асуудал болох чинээлэг дундаж анги бий болох асуудал дээр эдийн засгийн пирамид харагдаж байгаа. Монгол улсын хувьд бол нийт банкны секторт хадгалагдж байгаа хадгаламжийн хэмжээ буюу 3.5 тэрлэн төгрөгийн 97% нь хэдхэн хүн эзэмшиж байна гэсэн ийм Монгол банкны судалгаа баримт байдаг. Өөрөөр хэлбэл баялагын ялгарл нэлээд хүчтэй явж байна гэж хэлж болно. Ядуу гэдэг ангийн хувьд бол 3 хүн тутмын нэг нь ядуу буюу Дэлхийн банкнаас гаргасан мэдээгээр хүн амын 35 орчим хувь ядуу байна гэсэн. За ядуурл гэдэг маань юу юм бэ гэхлээр амжиргааны доод түвшин буюу жилд $1000 доош орлоготой хүмүүсийг ядуу гэж нэрлэж байна. Ядуу гэдгийг судлаад үзэхээр дэлхийн улс болгонд ядуу гэдгийг ижил тодтоглохоор тодорхойлдог юм байна. Жишээ нь Америкийн нэгдсэн улсын хувьд бол 4 хүнтэй өрхийн орлого нь жилийн $23,000 доош бол ядуу гэж үздэг юм байна. Өөрөөр хэлбэл Монголын ядуу өрхөөс 23 дахин дээшээ байна гэсэн. Тэгэхээр хэрвээ бид Америкийг жишээ болгож хөгжинэ гэвэл бас ядуурлын энэ нэр томьёог авч үзэх хэрэгтэй. Дэлхийн стандартаар авч үзэх юм бол манай ядуурл улс орны хэмжээнд маш том тоо гарах нэ. За баялагыг төвлөрөл гэж ярьдаг. Баялагын хуваарлалт, шудрах хуваарлалт гэж ярьдаг. Мэдээж тэгш хуваарлалт гэж ярьж болохгүй л дээ. Бид энд ингээд харах юм бол топ 100 татвар төлөгчийг чагсаагаад үзэхэд ердөө 4 нь хувьцаат компани буюу хувьцааны хөрөнгийн бирж, санхүүгийн зах зээл дээр нээлттэй арилжаалагддаг. Ард иргэд очиод авах боломжтой байна. Үлдсэн 96% нь хаалттай буюу цөөхөн хувь нь нийлүүлэгчийн гарт төвлөрсөн гэсэн.
За тэгэхээр чинэлэг дундаж анги бий болгохын тулд эдийн засгийн бодлогын үндсэн асуудлын хувьд бид тодорхой алхмыг хийх ёстой юм байна. Энэ маань юутай уялдах вэ гэхлээр хоёр дахь асуудал буюу эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүртэх энэ асуудалтай шууд холбогдно. Улс орны эдийн засаг өсөж байна, 15% өсөж байна гэж ярьдаг. Энэ өсөлтийг яаж хүргэх вэ? Энэ өсөлтийг хэн бий болгодог юм бэ? Энийг бол компанийг бий болгодог. Эдийн засагт үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниудын орлого нийлээд эдийн засгийн өсөлт болдог. Тэгэхээр ард иргэдийн компани эзэн болох боломжийг бүрдүүлж өгөх ёстой гэсэн үг. За энэ боломжийг ердөөсөө сонгодог эдийн засагт хүн төрөлхтөн сүүлийн 500 жил ямар байдлаар хийж байгаа вэ гэхээр даатгал сан буюу хөрөнгө оруулалтын сан, дэтгэврийн сан, миний нэрлээд байгаа хувьцааны сангаар л дамжуулж идэг. Тэгэхээр өрх гэрүүд маань хоримтлаа сан дээр болон даатгал дээр үүсгэнэ. Даатгал нь эргүүлээд компаниудын хувьцааг худалдаж авдаг. Өөрөөр хэлбэл нөгөө хаалттай байгаа хязгаарлагдмал хариуцлагатай компаниудыг задалж хувьцааг нь авдаг. Компани эзэдийн ерөнхий хандлага бол мэдээж өөрийнхөө хувьцааг хөрөнгийн бирж дээр гаргаад нэмэлт хөрөнгө татан төвлөрүүлж бизнесээ томруулах сонирхолтой байдаг гэж ойлгодог. Гэхдээ өнөөдрийн байдлаар хэрвээ хэн нэг нь Монголын топ 100 татвар төлөгчийн 96 компани нэг нь бирж дээр хувьцаагаа гаргахад тэрийг нь худалдаж авах хөрөнгө оруулагч алга. Өөрөөр хэлбэл нөгөө хөрөнгө оруулалтын болон тээврийн сан маань тэнд байхгүй байгаа гэсэн үг. Даатгалын компаниуд бирж дээр байдаггүй юм байна. Ийм учраас хүмүүс хувьцаагаа гаргадаггүй байна. Эдийн засгийн өсөлтийг мэдээж иргэдэд бэлэн мөнгө тараах байдлаар хуваарлах гэж оролдвол энэ нь маш буруу юм болох юм байна гэдгийг бид сүүлийн хэдэн жил харж олгосон байна. За энэ доор бас нэгэн график дээр юу харагдаж байгаа гэхээр бодит хүүг харуулсан байна. Өөрөөр хэлбэл иргэдийн банкны мөнгөө байршуулад авч байгаа хадгаламжийн хүн шар инфляц буюу улаан энэ хоёрын зөрүү цэнхэр бодит хүү гэдэг маань сүүлийн жилүүдэд буурсаар байгаа. Яг тэгэхээр манай санхүүгийн сектор байх ёстой дөрвөн баг нь байхгүй. Зөвхөн нэг баг нь дээшээгээ тулаад байж байгаа учраас дээвэр маань ганхаж байна гэдгийг ангиас харуулж байна. Өөрөөр хэлбэл та өнөөдөр 100 төгрөгөө банкнд хадгалуулах юм бол инфляцтай идэгдээд 100 төгрөг маань жилийн дараа өсөхгүй хэвэндээ байх нэ гэсэн ийм санааг харуулж байгаа. За олон тулгуурт эдийн засагт хөгжүүлэх тал дээр бол 2011 оны байдлаар экспортын 90% нь уул уурхай байж топ 100 татвар төлөгчийн 75% нь уул уурхайн компанийг төлөөлжээ. Тэгэхээр яагаад жижиг дунд үйлдвэрлэл хөгжингүй байгаа вэ гэхлээр ерөөсөө л хөрөнгө оруулагч байхгүй болохоор үндэсний хөрөнгө оруулагч хувьцааг нь худалдаж аваад хөрөнгө оруулдаг хөрөнгө оруулагч байхгүй учраас бизнесүүд ердөө хөгжихгүй. Уул уурхайн хувьд яаж байгаа гэхээр гадаадын хөрөнгө оруулагч нар орж ирээд хөрөнгө оруулж байгаа болохоор харьцангуй бас хөгжиж томорч байна. Тэгэхээр энэ нь юуг харуулж байгаа гэхээр ерөөсөө л дан ганц банкнаас зээл авч бизнесийг барьж байгуулахгүй. Харин хөрөнгө оруулалтын сан, дэтгэврийн сан, даатгалын компаниуд хөрөнгийн загт байх ёстой юм байна гэдэг энэ санааг л харуулж байна гэж ойлгож байна. За эрсдэлгүй аюулгүй амьдрах орчны хувьд болохоор хамгийн сүүлийн үеийн статистикаар Монгол улсад зам тээврийн осцоос болж өдөр болгон нэг хүн нас орж байна. За энийг Монголтой төстэй хүйтэн цөөхөн хүн амтай Норвег гэдэг улстай харьцуулахад 100 мянган хүн тутамд Монголд 13 хүн, Норвегид 4 хүн нас орж байна гэсэн. Өөрөөр хэлбэл Монгол улсад амьдрах эрсдэл маань Норвегоос 3 дахин өндөр байна гэдгийг л харуулж байна. Тэгэхээр яагаад эрсдэл өнөөдөр ийм өндөр байгаа вэ гэхээр эрсдлийн сан буюу даатгалын сан хөгжөөгүй учраас л ийм байна гэж тайлбарлаж байна. Яагаад гэвэл олон улсад юу хүлээн зөвшөөрдөг вэ гэхээр даатгалын компаниуд хөгжөөд том байх юм бол эргээд нийгэмд байгаа, эдийн засгт байгаа эрсдлийг бууруулах институт болдог гэж үздэг. За ингээд ерөнхийдөө модерн эдийн засаг лекцээ өндөрлөж байна. Та бүгдэд хэрэгтэй зарим мэдээллийг олгосон гэж найдаж байна. Энэ лекцэд гарч байгаа тэтгэврийн сан гэж юу вэ? Даатгалын сан гэж юу вэ? Бирж гэж юу вэ гэдэг маш олон ойлголтыг багтаасан лекцүүд манай вебийн санд байрласан байгаа. Та бүхнийг сонирхон үзнэ гэдэгт итгэж байна. Та бүхэнд амжилт хүсье. Таны тэнцвэртэй амьдралын төлөө мандал даатгал.